заяа эзэн Чингис намайг энэ газар шоронд буулгадаад өглөө гэж ярьлаа. Тэрнээс хойш бодод тэнгэртэн очоод тэр чигтээ алга болсон гэж бодож байна. Энэ хэдэн зуун хугацаа өнгөрсөний дараа яагаад миний яс махны цусны тасархай голомтон дөрөв би бууч. Энэ моны удаан бидний өргөлдөж миний удаан явж ирсэн шиж. Тийм үү? Тэгэхээр энэ хооронд миний үрс ямар байсан? Миний төмөр ямар байсан? Миний үнэг бэлг ямар байсан? Тэр бүдтэй. Би үгсэн ч миний үйл хэрэг ямар байсан? Одоо танаа энэ замтад миний үйл хэргийг урагшлуулж байгаа ямар их агуу хүмүүс байна. Тэр галан холбоогийн тэр нэг малгайтай залуу хингэн жаална. Жавхлан биш тэр дуучин. Тэр чин дуучин тэнгэрийн дууч. Тэр нэг толгойгч. Тэр толгойгч гэхэд бидний үйл хэргийг өндөр эцэг өвдөхөн үйл хэргийг урагшлуулээд явж байна. Тийм үү? Миний одомын айман алцсан өчнө олон ургийнхан байна. Энд бидний урагшлуулж ирсэн байсан. Миний энэ одоон миний тэнгэр одоон Чингис одоон өнөөдөр амд байна. Маргааш өгөхөд баталгаагүй ертөнцид байж байна. Тэгэхээр би буусан буугаагүй миний удаан хийх ёстой үйл хэрэг явуулсан. Тийм үү? Эцэг өвгдүүд нь байна. Тэд юу хийж яасан? Би буугаагүй. Миний удааныг түргүүлж би бидний эргэж буухад бэлтгэл ажлыг хийж ирсэн байх. Тийм үү? Үүтэй эгэнийг айдал заабал нүрлэгмэн чам дээр буужж гэртэн залгарч хийж үлээ хийнэ гэж үр удам бүгд хэм. Чи тэр зүбжанжны хар. Зүбжанжны миний зүбжанжны удам суртад та одоо бүүн гараагүй. Сахусан болсон нь байхгүй. Тэгтээ үр удам төрийн ажлаа хийгээд төвшин амгалан зүб явж байна. Энэ бол гайхамшиг болсон. Буугаагүй зүб явж амтлан абат төртөө зүтгэхэд явж ийн гэдэг. Энэ бол байгалаа хамгаалаад модон тарээд төмний төлөө явж ийн гэдэг. Тасарсан биш. Хэлхэд холбоо болсон. Тэгэхээр чи өндөр дэд чинь буусан буугаагүй хийх үлээ хүн болж төрсөн. Энэ үлэн чи хийх ёстой. Одоо чи ойлголоо. Ойлголаа. Тэр одоо юу асуух хэрэгтэй байна. Асуух зүйл яг одоохондоо алгаад ойлголоо. Тэгтэн чи энэ болгоныг өөрийн оюун ухаанаараа бодоод үз. Ойлголоо. Би хүртэл энэ Монгол хөх Монгол яагаад энд байж байна? Биднээс хойш энд байж байна гэдэг гайхамшиг. Одоо байж байгаа та нар бол гайхамшиг. Тэгээд нэрээ одоогийн Монголын маань газар нутаг маань байгалийн гамшиг болоход хамгийн төсчүүлдэх сайн газар гэж ер нь тийм яриа байдаг. Одоогийн бидний оршиж байгаа энэ газар орон маань ямар хон онцлогтой газар орон юм болоо. Энэ бол тэнгэр хөвлөө. Ойлголоо. Яг чиний энэ дор. Яг энд миний өргөн дор. Миний тэнгэр отгом. Дэлхийн хүсэг. Ихэнх хүсэг сахаа дээр нь болсон шүү дээ. Яг энэ дор. Энэ дэлхийн цэвэр үнднээ усны ганцхан их болгоно байгаа юм.
Энэ учраас миний энэ тэнгэр отгомон яг дөр нь бүрэн Олчин хөнгөргөн барет эцэн наттай хамгаалаа сууж байгаа юм шүү дээ. Ягийн дор өндөрлөхийн хич хүйсэн байгаа. Энэ газрыг хүндэж ухаж энэ газрыг яргалах юм бол дөрхийсэн. Майш. Яг энэ дор байгаа. Энэ учраас би энэ газрыг тархаж өдөрлөх нь энэ тухай мэдээсэй гэж хэлж байгаа юм. Хэрвээ энэ хүн төрлөخت зөвхөн Монгол хөх монголч биш. Хүн төрлөخت өөрөөсөө бүгдээрээ аймаа хорцоож ухий гэж бодвол энэ дор яг энэ дорыг хохлоод ухаад боссон шүү дээ. Энэ бол аимшиг түүн. Энэ бол дөрхий дархалсан газар. Миний тэнгэр удааны дээр сууж байгаа газар гэж. Хэдэн зуун жилийн дараа энэ газрыг аюулын газар гэж нэрлэх боллоо. Дээдс минь монголчуудад одоо мохор ухаанаасаа болж газар орон байгальлыг их сүйтгэж байгаа. Тэнгэрийн гэсгэлийг ямартайч хүртэх байгаа. Ер нь дэлхийд тэр чигээрээ бас хүртэх байх. Ойрын үеийн гамшиг одоо ямар юм болох юм болоо таавас. Их гамшиг. Гамшиг. Таа зүсч бүгд. Яагаад энер чимхэс наш ухаад. Үзүүлэхээс наш мэдэрт. Тийм. Энэ болгоныг бодож мэдүүлж байж. Тэнгэрийн тулгуур хүлээлт тийм дор. Өвдгөн чигчрээд зөвхөрч унсан цагт бид бүгдийг загсаал. Тэгтэн дэлхийс нь хаяалаа. Миний тэнгэр удаа загсаач чадсан шүү дээ. Хөрхи. Энэ зам төрөх модоч мэдэхгүй. Тэгтэн Дээдс минь мэдэх цаг нь ирэхээр Молон насурхаас өөрөхгүй болсон доо. Дээдс минь бид одоо энэ дэлхий даяар болох байгаа гамшиг хүмүүст үржилэн хэлж ойлгуулж чадах юм бол ядаж тэр гамшигаас авар хамгаалахаас гадна хүмүүс таныг илүү ойлгуулахад бидэнд тустай юм болоо гэж би бас бодож байна. Би толбол бид бууж ирсэн юм шүү дээ. Тэрхүү бид хүний цусан дулаарч хүний муу хүзэж учраас бид яарч удагныгаа өтөр төргөн түүхэн бичиж төмөнд түвэ гэж яаруулсан самдруулан хагас дутуу юм хийгүүлэн тавиулж байна. Хэрв тийм биш байсан бол бодонд өрхөнд наалаагаад сүүгөөг хэвтэж байхад дууган дуулаад байж хад жаргалтай болсон. Бид энэ толтол бууж ирж энэ толтол түмэнд түгэж хийж байна. Заавал тэр ихчүүдийн нулимсыг урсгаж хэрэг юу вэ? Энэ өдөр хүмүүс айман алдаж хэрэг юу вэ? Тэнд дан болж би нэг хятаж байх юу вэ? Тийм үү? Тийм ээ дээдс. Энийг ойлгох гэж өндөрдөд өвгдээсүүд тэнгэрүүд бууж ирээд байгаа юм шүү дээ. Ойлголоо дээдс. Тэрнээс бид тэнгэртэн жаргалтай, тэндэн жаргалтай байж л байсан. Тэнд юм дутаа доошон бууж ирээд. Ингэж түмэлний толгой гэргүүлээд тамлж байна. Заавал айлтгал юу байна ч. Миний айлтгал боллоо дээдс. Таны би удаан жилээж яг зөрхлөлөө. Би тэнгэр удаа мөнхийн хамт явдаг юм шүү дээ. Та нар
Хингэрэг нүтгэлээр орж ирдэг гэж бодно. Хамт юм юу ярьж байна? Хачаа юу гэж чачиж байна? Сансаад л явж байна. Миний хэмиг гоолаач хэлсэж хэдгэрхтэй яшиг гэж магтахгүй. Тэгэхээр чамд маш чухал зүйл болов. Чи зорууд зарим бач хэлэх хэрэгтэй. Миний уулаач их дураараа одоо танхай гэдэг чи юу их дураараа эглэвгүй байгай. Тэтгэл тоо хэнтэгчээдгээ катл том мор ярен шүүта. Бахад бэдо. Мэне уулаач чамд тэрний үзүүл айдаа. Надтай ирж ярилцсан маш их баярлалаа. Үнэт сургаалаа харилцсан. Би таны сургаалыг алдалгүй дагаж өөрийн чадхаараа хичээх болно. Тэгсарч миний уулаачаас олон юм мэдэж авч болно. Тэр яах? Миний уулаач өөрийнхөө санааг л бичгэлэх байна. Тэр дамжуулж бас үхэрдэг шүү дээ. Одоо миний уулаач ерөнхийдөө тэнгэрийг тэр чуулган гэдэг юм чанд нүдэр чинь харуулъя.